Оройн мэндийг үзэгчтэй бизнес мэдээллийн хөтөлбөрийн мегмар гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн новчхон анхаарланд олно. Улсын хурлын гишүүн Хурлбаатар шинээр баригдаж байгаа 2 дугаар дулааны станцын үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Ардын намын дэргэдэх нийгмийн ардчил Монголын залуучуудын холбоо хөгжлийн төлөө хамт залуучуудын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Улаанбаатар хотоос Улаангом чиглэлийн автозам дагуу үүрэн толгойн сүлжээ тавигдлаа. Эдгээр улмст мэдээллийн дэлгэрэнгээд анхаарланд олно. Улсын хурлын гишүүн Хурлбаатар тойрогт ажиллаж байна. Энэ хугацаанд хөдөөсөн багуудад ажилласан төдийгүй аймагт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт болох дулааны 2 дугаар станцын үйл ажиллагаатай танилцлаа. Улсын хурлын гишүүн Хурлбаатар тойрогт ажиллаж байна. Ажлын хугацаанд манай аймагт улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт болох 2 дугаар дулаан намжуулах төвийн үйл явц ажиллагаатай танилцлаа. Энэхүү станцын 30 мегаваттын хүчин чадалтай бөгөөд дулаан намжуулах төвүүд 9-р сарын 11-ээс эхлэн туршил тохируулгын ажлыг эхлэн хэрэглэгчдэд халаалт хэрэглээний халуун усны хангалт хийж байна. Шинэ дулааны станц нийтдээ 7 дулаан намжуулах төвтэй бөгөөд одоогийн байдлаар дулаан намжуулах төв 2-6-гийн хэрэглэгчид холбогдож халаалт хэрэглээний халуун усаар хангалттай байна. Эрчим хүчний яамны шин болон хуучин дулааны станцуудыг зэрэгцээ ажилуулах шийдвэр гарсан бөгөөд станцуудын хүчин чадал дулааны шугамын нэвтрүүлэх чадварыг тооцоолон аймгийн төвийн дулааны хэрэглээх барилсан. Эхний ээлжинд 2013 онд хийгдсэн зураг төслийн дагуу 2014-өөс 15 оны халаалтын улиралд дулаан намжуулах төв 1 буюу Баялаг зочд буудлын дэргэдэх дулаан намжуулах төв, дулаан намжуулах төв 7 буюу банкны 24 айлын Орос улсын дэргэдэх дулаан дамжуулах төвийн хэрэглэгчдийг шинэ дулааны станц холбох ажлыг хийж байгаажээ. Энэ ажил хөрөнгийн их усүргийн улмаас саацаар 2014 оны 9-р сараас эхлэн 10-р сарда багтаанд дуусгаар ажиллаж байгаа юм байна. Одоо Улаанбаатараас ирж ажиллаж байгаа хүмүүстэй хамт 2-р дулааны станцын үйл ажиллагаатай танилцлаа. Улсын комисс хүлээж авахаар болж одоо ажлын комиссууд нь үе шаттайгаар ирж ажиллаж байгаа юм байна. Үндсэндээ нүүрс буулгахаас нэхлүүлээд 100-аас гарт дулаан болж гарах хүртэлх бүх үе шат дамжлагыг танилцлаа. Улс аймгийн хүчин чадлыг бол бүрэн хэмжээгээр хангах орчин үеийн өндөр үр ашигтай ийм дулааны станц бол баригджээ. Зөвхөн үүнтэй холбогдуулаад би бас нэг зүйл хэлмээр байгаа. Энэ өгн ашиглалтанд орох хугацаа нь бол өнгөрсөн жил байсан. За харамсалтай нь улс аймагт 60 мегаваттын цахилгаан станц байрна гэсэн тийм яриа гаргаж энэ станцыг одоо буулгаж Завхан аймаг руу шилжүүлэх хэрэгтэй гэдэг иймэрхүү хүртэл яриа гаргаж ирсэн энэ станцын одоо барих үйл ажиллагаанд бол саад болсон. Нэг үгэлэхэд улс төржсөн дэмий яриа лавл улс аймгийн тэр тусмаа Улаангомын эрх хэрэгчтэй нийт одоо ард түмэнд бол хэрэггүй л байсан. Гэхдээ сая ороод үзэхэд бол нэлээд их сайн ажлууд хийгдсэн байна. Дулааны өндөр температуртай усын дулааны станцаас гарч ирж байна. Буцаж орж байгаа ус хүртэлх өндөр температуртай байна. Бүрэн автоматсан байна. Ерөөсө гар ажиллагаа багтаа. Тэгээд одоо ажиллаж байгаа ажилтнууд хүртэл үндсэндээ сайн дадлах туршлагатай инженерүүд байна. Мөн ихтэй сургууль төгссөн одоо 5 сайхан инженеринд орж ирээд ажиллаж байна. Ингээ ажлын байруудыг бий болгож байна. Хамгийн гол нь Увс аймгийн хэрэглэгчдийн хувьд бол одоо сайн дулаан болгох боломжтой ийм үйлдвэр одоо ашиглалтанд орж байна. Та бүгдээрээ санаж байгаа Улаангом 3 жил дараалаад үлдчихсэн тэр тусмаа намайг түвширчим хүчний сайд болдог жил хүртэл одоо хөлдөж исэн. Тэгээ дараалсан 2 жил хөлдөж нийт одоо Увс аймгийн иргэд уулзалтан дээр одоо Хурлбаатарын дулаан баймаар байна. Өвчтөй болж байна. Увс аймагт дулааны их усэр барьж өгөөч гэсэн ард түмний хүсэлтээр энэ станц баригдсан. Одоо өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаад одоо туйлын их баяртай байна. Монгол Ардын намын дэргэдэх нийгмийн ардчил Монголын залуучуудын холбооноос хөгжлийн төлөө хамтдаа сумдын нэгдсэн залуучуудын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтанд 19 сумын 230 гаруй залуус хамрагдсан байна. Увс аймгийн нийгмийн ардчилсан Монголын залуучуудын албаноос хөгжлийн төлөө хамтдаа 19 сумын залуучуудын нэгдсэн чуулга уулзалтыг 2 өдрийн турш зохион байгууллаа. Тус уулзалтаар залуучуудад тулгамдж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх, орон нутгийнхаа бүтээн байгуулалтанд залуусын оролцоог нэмэгдүүлэх талаарх асуудлыг ярилцаж, чуулганд оролцсон залуучуудад мэдлэг өгөх үүднээс цаг ашиглах хөв хүний хөгжил, зорилготой хүрэх арга зам, ус дурбай нам гэсэн сэдвүүдээр төв нийгмийн ардчил Монголын залуучуудын албаны удирдлага лектрүүл лекс тавьжээ. Мөн гар бөмбөг, ус таталт гэх зэрэг урлаг спортын олон арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд багийн дүнгээр хангаан бүс болох цагаан арх нь өндөр хангаа завхын сумын залуус тэргүүлсэн байна. Усыг мөөж өврийг харж өссөн бидний өв дээдсийн ариун цус эмэг цуцаар урсаж байгаа залуусаа
нийгмийн арчил Монголын залуучуудын холбооны нийт залуучууд сумдын үйлчилгээр оролцож байгаа сумдын намын дарганаар болон Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийгмийн арчил Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Нарийн бичгийн дарганаар та бүхнийхээ энэ өглөөний түмэн амгаланг эрен мэдчилээ. Өнөөдөр Улс аймгийн нийгмийн арчил Монголын залуучуудын холбооны чуулга уулзалт энэ арга хэмжээнд Улс аймгийн Монгол Ардын намын хорооны даргын хөвд болон намын хорооныхоо тэргүүлэгчдийн өмнөөс аймгийн намын хорооны гишүүдийнхээ өмнөөс та бүхэнд ажлын амжилт хүсч сайн сайхан бүхнийг хүсэвэрээ. Одоо залуучууд гэдгээ мэдэрч, ойлгож, нөхөрлөж авах. За хоёрдугаар маргааш нөгөөдөр юу хийх вэ гэдгээ ярилцаж авах юм давхар хоёр зорилготой байж учраас дарга нарын маань яриа бас яг тийм агуулгатай байсан болов уу гэж бас дотроо бодож байна. Нийгмийн арчил залуучдын холбоо бол 90 оноос хойш залуучуудын орон нутгах соёлын арга хэмжээг бие даан өөр дээрээ авч маш олон жил хийсэн шүү дээ. Сумын хөлөг бүгдээрээ нээж хүчилдэг. Сумынхаа залуучдыг зөвлөж уулздаг. Цорын ганц байгууллага бол тухайн үеийн Монголын арчил залуучдын холбоо байсан. Би бол чинь хувьдаа нийгмийн арчил Монголын залуучдын холбоо тэр үеийн маш цэхийн шугамар 21 аймгийн баг 150 гаруй шугамар явж ирсэн байна. Тэгэхээр маш олон найзуудтай, маш олон нөхдөдтэй уулздаг. Тийм учраас энэ нанзыг бол нэг юм итгэл сэтгэлийн тийм байгууллага юм аа. Маш олон найзуудтай уулздаг. Найзлаа болно гэдэг бол та бүхний ярьдаг танилтай хүн талын жинэ гэдэг. Энээс гадна бас олонний нүдэн дээр байж таарад. Найзынхаа хажууд аятайхан бие авч явах. Найз нөхдөсөө юм суралцах. Бас өөрийнхөө сайхан занштуудаас өөрийнхөө амьдралын хэв маягаас найзуудтай хуваалцах гэдэг. Олон зүйлс байна. Ихэнх зүйлийг бид нар за яах вэ гэдээ өнгөрөөдөг. Тийм биш юм шүү. Намзэг гэдэг бол бид нар сүүлийн үед их ярьж байна. Бид нар бол эвлэлтэн нэгдэх урлагийг Монгол бид нар ямар нэг хэмжээгээр ойлгох хэрэгтэй гэж ойлгож байна. Улс аймгийн нийгмийн арчил Монголын залуучуудын холбоо 9-р сарын 28-29 гэсэн 2 өдрүүдэд за 19 сумынхаа залуучуудын одоо нэгдсэн чуулга уулзалтыг зохион байгууллаа. Тэгэхээр хөгжлийн төлөө хамтдаа чуулга уулзалт маань 2 өдрийн турш одоо Улаанбаатарт маань болж өндөрлөө. Нийтдээ 230 залуу энэхүү чуулга уулзалтанд одоо хамрагдсан байгаа. Сум сумын төлөөлөл болсон. Мэдээж залуучууд нэг дор чуулсан энэ боломжийг ашиглаад бид нар өнөөдөр залуучуудад тулгамдж байгаа ямар асуудал байна, шийдвэрлэх ямар боломж гарцсан ямар байна гэдэг дээр залуучууд маань санал бодлоо нээлттэйгээр одоо хуваалцсан байгаа. За мөн Улаанбаатар хотоос бид нар одоо лекц илтгэлүүдийг унших одоо лектрүүдийг урилгаар авч ирж залуучуудынхаа одоо оюуны мэлмийг одоо нэг хүүднээс одоо залуучуудаа мэдлэг боловсролыг төгөө хүүднээс одоо хэд хэдэн илтгэл лекцүүдийг явуулсан байгаа. За хоёр дахь өдөр бид нар ус нуурын хөвөө дээр залуучууд маань урлаг спортын арга хэмжээг зохион байгуулсан байгаа. Сумдуудынхаа хооронд бид нар ус таталт, гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж нийлбэр дүнгээр бол одоо хангаан сумууд буюу одоо цагаан архан, өндөр хангаа, баруун туруу, завхан гэсэн сумууд тэргүүн байрыг эзэлсэн бол тис сум 2 дугаар байрыг эзэлсэн байгаа. За 3-д тулгын 3 чулуу буюу одоо сагил, дүргэн, давст гэсэн сумууд маань 3 дугаар байрыг эзэлсэн байгаа. Ерөнхийдөө залуучууд маань 2 өдрийн турш чуулгатай залуучуудад тулгамдж байгаа асуудал хэрхэн шийдвэрлэх энэ талаар ярилцсан байгаа. Мөн орон нутгийнхаа хөгжил цэцгэлэх бүтээн байгуулалтанд залуучууд хэрхэн яаж хөв нэмрээ оруулах ёстой гэдэг дээр бас нээлттэй ярилцсан ийм сайхан чуулга уулзалтыг 2 өдөр амжилттай зохион байгууллаа. Өнөөдөр аливаа улсын орны хөгжлийн тулгуур баталгаа нь бол яах аргагүй мэдлэг боловсролтой залуучууд байдаг. Тиймээс залуучууд өөрсдийгөө хөгжүүлэх, залуучууд өөрсдийгөө боловсруулах тал дээр төлхөө анхаарах ёстой гэдэг үднээс нийгмийн арчил Монголын залуучуудын холбоо маань залуучууд руугаа чиглэсэн, нийгэмлэгөө чиглэсэн үйл ажиллагаануудыг төлхөө явуулж эхлэхээр болж байгаа.
Альва улс орны хөгжлийн тулгуур баталгааяа харахгүй мэдлэг боловсролтой залуучууд байдаг. Тиймээс залуучууд өөрсдөө байнга хөгжүүлж боловсруулж байх ёстой гэдэг үүднээс нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооноос залуус болон нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагааг түлхүү зохион байгуулахар болжээ. Тэрхүү үйл ажиллагааны нэг хэсэг нь хөгжлийн төлөө хамтдаа чуулга уулзалт байж чадсан юм а. Манай аймгийн цагаан архин сумын хунд хулж 70 хуруу багуудад Монголын өрн толгойн үндэсний оператор Unitel Group сүлжээг оруулж нээлттэй хийлээ. Сүлжээний нээлтэнд улсын их хурлын гишүүн Хүрэлбаатар Unitel Group-ийн орон нутаг дахь хариуцсан менежер Нандан Жаргал болон нутгийн удирдлагууд оролцсон байна. 2014 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар манай аймгийн цагаан архин сумын хунд хулж 70 хуруу багуудад Монголын өрн телефоны үндэсний оператор Unitel Group сүлжээг оруулж улсын комист хүлээлгэн өглөө. Unitel компани дахин дамжуулах сүлжээ ашиглалтанд орсноор Өндөр хангаа Хиргаас Завхан аймгийн Ургамал сумын малчид болон Улаанбаатар Улаангом чиглэлийн авто замын хот хоорондын зорчигч жолооч нар тус сүлжээг ашиглах бүрэн боломж нэгдэж байгаамаа. За сайн бацхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Монголын өрн телефоны үндэсний оператор Unitel Group маань Улс аймгийн цагаан архин сумын хулж багийн нутагт дэвшилт өөрийн сүлжээний сайтаа өнөөдөр ингээд аль биесээр улсын комист хүлээлгэн өгч байна. За ингээд Unitel-ийн маань сүлжээ орсноор одоо энэ цагаан архин сумын хулж баг, хунт баг, за 70 хуруу багуудын малчин ард иргэд маань ингээд холбооны үйлчлэгээ, өөр холбооны үйлчлэгээ ингээд бүрэн хамрагдах боломжтой болж байгаамаа. Мөн одоо Улаанбаатараас Улаангомыг чиглэсэн яг төв зам дагуу энэхүү сүлжээ маань тавигдж байгаа учраас бас энэхүү Улаанбаатарыг Улаангомыг чиглэсэн ард иргэд манаас Unitel-ийн сүлжээ нэг бүрэн хамрагдах боломжийг энэхүү өнөөдөр ингээ олгож байна. Тэгээд Unitel Group манаас байгуулагдаад 8 жилийн хугацаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Улс аймгийн 18 сумд өөрийн найдвартай сүлжээгээ бүрэн холбож дууссан байгаа. За өнөөдөр энэхүү хулж хунд 70 хуруу багуудад ингээ сүлжээгээ оруулснаар сумын төвөөс алслагдсан малчин иргэд маань ингээ холбооны асуудлыг ингээ сайхан шийдэх ингээ боломжтой болж байгаа бид бүхэн бас их баяртай байна. Тэгээд Unitel-ийн энэхүү сүлжээний шинэ сайт оруулаад гүндэслэл үзүүлсэн. За Монгол Улсын улсын хурлын гишүүн Хүрэлбаатар гишүүндээ болон сум орон нутгийн нийт удирдлагууд ард иргэд та бүхэнд бас баярлалт талархснаа илэрхийлж байна. Та бүхэндээ улсын нийт ард иргэд та бүхэн Улаангомчууд та бүхэн улс аймаг дахь Unitel-ийн салбараар өргөнөөр үйлчлүүлж өрн телефоны үндэсний оператораа дэмжиж хамт байгаарай гэж хүсэж байна. За өнөөдөр манай суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар одоо хийгдсэн дахин дамжуулах гар усны одоо станцын нээлтийн үйл ажиллагаа болж байна. За сумын улсын хөрөнгө оруулалтаар бол манай суманд бүтээн байгуулалтын ажил бол нэлээд явагдаж байна. За мөн одоо хунд хулж баг руу өндөр хүчтэй шугам татах ажил одоо эд дундаа явагдаж байна. За энэ одоо багийн одоо энэ төв болвол үнэхээр манай сумын энэ малчтын одоо гол цэг нь байгаа. За засмал зам Улаанбаатар улсыг Улаанбаатартаа холбож байгаа чиглэлийн одоо зам бол яг энэ багийн төвээр дайрч өнгөрч байгаа. Одоо 190 км зам ашиглалтанд өгсөн байна. Одоо 130 км замын ажил одоо эхэлж байна. Тэгэхээр энэ одоо өндөр хүчил татна гэдэг бол үнэхээр энэ малчин ард маш хэрэгтэй ийм зүйл байгаамаа. Ялангуяа жижиг дунд үйлдвэр хөгжих. За энд бол ард иргэд хийгдэ бензин олонг тэгээд энэ дуус суургаал тэг жижиг дунд үйлдвэрийн зээл авсан хүмүүс энд одоо үйл ажиллагаа явуулах зах зээл нь бол энд бас байгаамаа. Тийм учраас манай сумын бас ард иргэдэд амьдралд нь бас нэлээд үр дүнтэй байхаар ийм одоо ажлууд бол өнөөдөр явагдаж байна. Тэгээ энэ бүхнийг одоо бас шийдэж өгөхөд одоо тусалсан энэ бүхнийг одоо дэмжиж явсан улсын их хурлын гишүүн Хүрэлбаатар Чойжсүрэн одоо бус гишүүдээ бас баярснаа илэрхийлье. Нутгийнхаа нийт ард түмний өмнөөс баярлалаа. За сая цагаан хархан сумд гар утасны дахин дамжуулах сүлжээний нээлтийг хийгээд ирлээ. Та бүгд мэдж байгаа бох энэ Хиргас нуурын эргээр явж байгаа Улаангомоос Наран булаг, Үзүүрийн булаг гэдэг цаашаа тавигдах энэ замын Наран булаг хэсгийн газар бол Наран булаг талаасаа бол гар утасны сүлжээт болчдөг. Үлдсэн хэсэг нь бол гар утасны сүлжээгүү байдаг. Тэгээ өвөл бас цастаагүйтэн газар мөн одоо тэр хавийн одоо цагаан архан сумын хунд хулж 70 хуруу багийнхан Хиргас сумын малчид, Өндөр ангаа сумын малчид, Завхан аймгийн
ургамлын малчид, завхан сумын малчид бол тэр хэсэг газарт бол ерөөсөөр гар утсгүй байдаг. Дээр нь Улаангомоос Улаанбаатар чиглэсэн мөн одоо Ховдоос Улаанбаатар чиглэсэн одоо хүн тээвэр ачаа тээврийн машинууд явдаг. Гол үндсэн тэр хэсэгтэр бол гар утсан сүлжээ одоо орж ирж байгаа. Хар зам дууссан цэгээс наашаа үндсэндээ 40 км хүртэлх хугацаанд бол Unitel-ийн одоо сүлжээ барьж байна. Одоо бидний хэлдгэр Мартин Гонц шилтгэлд үзүүрийн булгийн Гонцаас цааш ирэх Мартин Гонц гэж цаашаа завхны сонгон чиглэл явж байгаа замууд дээр ерөнхий бүгдэнд нь бол тэр Unitel-ийн сүлжээ орж байгаа. Тэгэхээр ийм нэлээд ач холбогдлоохий сүлжээг бол бид нар бол хийлээ. Хэсэг хугацааны хэрэглэн судалчилгааны дараагийн бизнес мэдээлэл хөтөлбөр өгшлийг хүлээн авч байна.